Цаг тутмын мэдээ эхэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Энэ сарын 23-ны өдөр буюу өнгөрөх амралтын өдрөөр эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж бүгд найрамдах Солонгос улсын иргэний хар тамхины эргээр баривчлан садуулсан байна. Учир нь тухайн бүгд найрамдах Солонгос улсын иргэн нь улсын хилээр их хэмжээний хар тамхи хууль бусаар оруулж иржээ. Мөн тухайн иргэнтэй хамсаатан байж болзошгүй Монгол улсын бүлэглэлийг үйлдэл дээр нь саатуулахаар ажиллаж байгаа тухай их сурвалжаас мэдээллээ. Хонконг улсад хэд холын марафон гүйцэтгэлийн олон улсын тэмцээн болж Монголын 3 тамирчин уралдахад алт мөнгөн медаль хүртсэн байна. Энэ уралдааны эмэгтэйчүүдийн 50 км-ийн зайд Бадам хатан төрүүлсэн бол эрэгтэйчүүдийн тус зайд очроо мөнгөн медаль хүртлээ. Бадам хатны хувьд өнгөрсөн жилийн энэ тэмцээнд төрүүлж байсан удаатай юм байна. Японы мэргэжлийн Сумапугийн хаврын тэмцээн өчигдөр өндөрлөсөн юм. 3 дахь сарын башаа 69 дэх хавар хакуха даваа жаргал өвдөг шороодолгүй 15 дав төрүүллээ. Тэрээр 15 дахь өдөр нутаг нэгт их хавраг Какури Анандыг давсан байна. Их хавраг хакухагийн хувьд тэрээр өнгөрсөн 2018 оны 9-р сарын башаад мөнгөд өвдөг шороодол хөдрүүлжээ. Харин 11-р сарын башааг гэмтлийн улмаас өнжиж өнгөрсөн 1-р сарын башаад мөнгө тааруухан амжилт үзүүлж сүүлийн өдрүүдэд барилдааг байсан юм. За 3 дахь сарын башаад хакухагийн хаврагтай энэ тэмцээн өрсөлдөх бүх гараагүй бөгөөд за түүний араас хамгийн ойрхон нэгж 14 даваа нэг унаагаар тэмцээнийг өндөрлсөн Маягаширэгийн 4 дахь бүх Ичиножио Ичиннору эрэг сард Саньяко буюу өндөр цолд хүрэх магадлалтай болсон байна. Цалингийнхаа ихэнх хэсгийг ядуу айлын сурвалжлалд зориулдаг Кенийн тосгоны багшийг дэлхийн шилдэг багшаар шалгаруулж 1 сая $1 шагналыг олгожээ. Байгалийн шинжлэх ухааны багш Питер Табичийг жил болгон шалгаруулдаг Global Teacher Prize шагналын эзнээс тодруулж за энэхүү Табичийн сар болгон өөрийн цалингийн 80% хүртэлх мөнгийг ядуу айлын сурвалжлалын ном болон дөрөвд хувцсны зардалд олгодог гэжээ. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхээ алдсан ар гэрийн гачигдaltaй байдаг байна. Түүний ажилдаг Японы тосгоны сургууль нэгэнгдээ 70-80 хүүхдээ ирнэ байнга л багш дутагдaltaй сургуулийн эзүүлийн хомсдолтой байдаг гинэ. Global Teacher Prize шагналыг Work Foundation сангаас жил бүр олгодог байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь 150 орчим хүнтэй. Тус шагналыг үүсгэн байгуулагч Энтгийн бизнес эрхлэгч Сани Варкийн ярьснаар энэхүү шагнал багшийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилготой гинэ. Энэ жил 179 орны 10,000 гаруй багшаас ялагчийг шалгаруулжээ. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Цагаагаар мэдээлэл хүлээн авч үзнэ.